өмнө их entertainment үзүүлж байна. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Memo Эрдэс Remix компани өрөөдлөө Memo-гоор бүтээцгээе малын эрдэс тэжээг. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч илүү чанар, илүү хурд агрофит тэжээлийн үйлдвэр амар хурд шингүүр доршвэ. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани Морьтон Ахта цай. Истим. Эрхэм үндэт үзэгчтэй, эрхэм үндэт наадамчтай, ямархан зүрэг дарган сайхан намарцгааж байна уу? Төмнийг студийн уран бүтээл чамд олон алтай их хангайн цаст мөнгөн оргилоос авраг алимын сэрвэшүү бөөрийн мөнгөн дэлгөө хүртлэх арал тэрэгэн тонтой ёсон Монгол шарын даваанаас алтан элсмэлцүүлсэн овоо нэгний ёс хүртлэх Туваазын зээжлэн нутагтаа далайн хуудам дэлгэр Монгол охирны минь алтан сайхан оймрон болсон Хөвсгөл аймгийнхаа хамгийн баруун захын сум буюу холын хол дурсагтаа харийн хүнийг ундаалаагүй Монгол нутагтаа тэмцсэн Тэсмэрэн ээжийнхээ өвөн дөрших Засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэг чонгийн өшөө буюу одоогийн Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумаас энэхүү нэвтрүүлгийн бэлтгэн төлөвлөж байна. Бэлгийн удирдлагын тооллын 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмээг модон могоо жилийн зуны адаг харагчин онин сарын шинийн 4, 5, 6-ны өлзийн өдрөл үрдсэн бэлэг дэмбэрэл сайн өдрүүдэд буюу аргын тооллын 2025 дугаар оны 7 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Даштан хийдийг дахин сэргээсний 35 жилийн омбер зингэл наадмыг ийм хөврөн гэхээр нь бэлтгэн төлөвлөхөд бэлэн боллоо. За засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэг чонгийн өшөөний санаг дэчин Даштан хэмээх үргэлжийн цогчин хурал сургууль үүссний 200 жил Тэсийн хүрээ Даштан хийдийг дахин сэргээсний 35 жилийн омбер зингэл наадам 3 өдрийн дөрж өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж за энэхүү одоо баяр зингэл наадам хол орын олон сайхан одоо сүсэгтэн олнууд хүрээлсэн ирсэн өргөн дэлгэр баяр зингэл наадам энэхүү одоо зохион байгуулагдаж за өнөөдөр бол одоо ингээд Ганжуур игэх ном хураг одоо ёслолын үйл ажиллагаагаар эхэлж байгаа дургуун мөчийг үзэгч та бүхэнд харж байна. За Тэсийн хүрээнд бол одоо 6 аймаг 13 татсан 30 дугуун 1000 гаруй ламтай хар халахад алдартай томоохон хүрээ байсан гэж одоо дүүхэнд бол одоо тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За энэ хүрээ бол одоо үүсгэн байгуулагдаж 200 жилийн одоо өмнө үүсгэн байгуулагдаж тулгын чулуугаан залж байсан бол за тэр цаг мөчөөс хойш бол одоо 1930-аад оны дунд үе цаг үеийн одоо байдлаас болж за тус хийдийн бол одоо үйл ажиллагаа за одоо завсардаж за улмаар 1990 оноос хойш одоо дахин сэргээгдэж өдгөө 35 жилийн омбер зингэл наадмыг за энэхүү одоо Тэсийн хүрээний Даштан хийдийн одоо лам хуургууд нутгийн дөмөл зүсэгтэн болонгууд энэхүү одоо анх удаага өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан нэмдэглэж байгаа нэ.
За энэ хүү хэлсэнгээд наадмыг бол одоо өвсгөл ангийн цэцэрлэг сумын Тэсийн хүрээ дашлан хийд. За мөн одоо цэцэрлэг сумын сэдвэргийн намын газар за мөн одоо өвсгөл ангийн цэцэрлэг сумын Ариа сумын за маамын рүү агсны үр хүүхдүүд одоо юуны дэдэн одоо гардан сайхан зохион байгууллаа. Хүчит өвлийн барилдааныг бол одоо сумын за маамын рүүгийн одоо нэрэмжид 100 насны нэрэмжид болон одоо зохион байгуулж Монгол улсын Далай дайн дархан аврага Бадмаа Нимбүүгийн Батэрдэнээс одоо энэ үйл цэнгэл наадам дүрлэлсэн ирсэн байсныг үзэгч та бүхэндээ одоо дуулгая. За мөн дүүжтэн одоо энэхүү дашлан хийдийн дахин зэрэгэсний 35 жилийн амбар цэнгэл наадмыг өргөн болгон үзэгч та бүхэнд ингээд сайхан дэлгэрэнгүй үзүүлгээд бид бүхэнтэй бол одоо өвсгөл ангийн цэцэрлэг сумын 2 дугаар үгийн аймгийн алдарт яаж даваагийн дав гэж уггүй гэр бүл хүүхдүүдийн хамтаараа ивэн дэтгэн хамтран ажиллаж байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ дуулгаж баярлсан талархснаа илэрхийлье. За би цэцэрлэг сумын 5 дугаар баргийн багийн харьяат эс арилд гэдэг хүн байна. За өнөөдөр энэ дашлын хийдийн одоо энэ түүхэд сайхан хийдийн одоо баярт ирээд одоо их сайхан байна. Одоо ингээд нутгийн сайхан ламдан ирээд одоо энэ их сайхан зохион байгуулалттай их гоё ажил явуулж байна. Одоо энийг би сайшааж байна. Одоо ингээд манайх ч одоо Тэсийн хүрээ гэсэн одоо доод нэгэнт Эрдэнэдүрэгч банкын хошууны Тэсийн хүрээ гэсэн одоо энэ боорон дээр одоо үүсгэн байгуулагдсан юм хийд байгаамаа. Ингээд дашлын хийдийнхаа одоо энэ бүх одоо сайхан мяндагтан лам нар одоо энэ Улаанбаатар хотоос ирсэн одоо нутгийн сайхан лам нартаа одоо их баяртай байна. Одоо ингээд сайхан үйл явдал болж өнөөдөр сумын төвөөр бид нар одоо ингэж одоо ганжуур данжуураа одоо гороолж одоо ингэж тойрч ирээд одоо ингэж сайхан одоо буянтай үйл явуулж байгаа энэ одоо лам нартаа одоо баярлалаа, одоо баяр хүргье. За манай дашлын хийдийг бол одоо ингээд сүсгтэн олны хүчээр одоо энэ ганданд сууж байгаа дашлын хийдийн лам нарын санаачлагаар одоо ингээд үүсгэн байгуулж одоо дашлын хийд байгуулсны одоо оон баяр болж байгаа. Ингээд энэ сайхан оон баярт ирээд бид нар одоо ингээд сайхан байна. Одоо маргааш одоо Тэсийн хүрээний суур одоо гандан Тэсийн хүрээ гэсэн одоо суурин дээр одоо галын тахилга хийх гэж байна. Одоо энэ ингээд түүхэд ийм сайхан оогоор одоо ингэж Улаанбаатар хотоос ирсэн одоо лам нар сумын одоо гандан хийдийн одоо лам нар нартаа одоо их баяртай байна. Ингээд бид одоо ингээд сүсгтэн олныхаа одоо ингээд сүсэл санаачлагаар одоо ингээд буян хураад өнөөдөр ингээд өдөржингийн ингээд сайхан ажил болж байгаад одоо ингээд баяртай байна. Ингээд энэ хооштой одоо ингээд маргаашийн галын тахилга одоо ингээд бусад үйл ажиллагаанд одоо ингээд оролцсноо. Ингээд баярлалаа. Хотын олон энэ сайхан өдөр шашин номынхаа эртний түүхт тэмдэглэж байгаад сүсгтэн лам нартаа нутгийн зан олондоо их баярлж байна. Би тэгээд Өвсгөл аймгийн Эрдэнэ улган сумд ажиллаж амьдарч байгаа. Энэ нутгийн уугуул Дэлэг Очир гэдэг хүний үр хүүхэд байна. Тэгээд манай аав ээж миний ах дүү нар энэ юунда шашин номын баяр зориулж одоо очроо мохон бүтээлгэж төрийн 7 Эрдэнэ алтан гэрэл содруудыг бүтээлгэж хандив өргөж байгаа. Тэгээд нутгийн олон сүсгтэн олондоо шашин номынхаа ажилд идэвхтэй оролцож хандив намаа сайн өргөж сайхан баярлалаа гэж хүсэв. Хоочноор Засагтхан аймгийн Эрдэнэдүрэгч банкын хошуу Тэсийн хүрээ Сангидэчин чогшин Сангидэч аймаг чогчин хурал сургууль үүсний 200 жил 1990 оноос хойш Тэсийн хүрээ дашлан хийдэ дахин сэргээсний 35 жилийн тохиож байна. Тэгээд өнөөдөр энэ бэлэг сайхан өдөр нутгийнхаа зон олон ард түмэн сүсгтэн олнуудтайгаа нийлэн буйнаа хурааж эхний өдөр 7 сарын 28-ны энэ өдөр Ганжуур эргээд сум орон нутгаар Ганжуур эргээд хорол ураад байж байна. Маргааш болохоор учир байна. Энэ Засагтхан аймгийн Эрдэнэдүрэгч банкын хошууны Тэсийн хүрээ дашлан хийдийн гол шүтээн Сэндүм зонхорсон бурхнаа дахин бас говьлаагаа дахинаа. За энэ Тэсийн хүрээ дашлан хийдэг Сангидэчин дашлан хийдэг гэдэг маань яг нь ерөн судлаачид бол 1874 оноос 1802 оны хооронд үүссэн гэж үздэг.
Гэвчиг яг үүснэ гэвэл амрын дэнжиг хэмэх газар бол 3-4 гэртэйгээр их суурэ тавьсан байдаг. 1825 онд Засагма Мандарва гэдэг хүний хувьд бол яг Сангид дэчин чогчин хэмэх хурал сургуулийг төмний хөрөнгөөр Мандарва өөрөө ноён Жумаа Мандарва гэдэг хүн бол өдөрдөн бариулсан байдаг юм аа. Мөн тэр жилээ 6 аймаг бас байгуулж хурал үүсгэсэн байдаг юм аа. Тэрнээс хойш бүхий л ноёдууд хурал үүсгэж явсаар 1910 он гэхэд 13 дацсан 6 аймаг 29 дун тухайн үеийн ноёдын засаг захиргаа 2 давхар 26 өрөө бүхий ноёны ордтой ийм томоохон суурин болон хөгжсөн байжээ. Тэгээд цагийн дөрөтөл 1930-аад оны 20-ад оны ихээс ихтэй 1932-ны бослого мөн 1937-оос 1939 онд оргил цэг нь хүрсэн гэдэг их хэлмэгдүүлэлтийн үед бас хэлмэгдүүлэлтэнд дүржиж харамсалтайгаар үгүй болсон байдаг юм аа. Гэвчиг бидний лам ховргууд энэ датсан хийдээс гарсан одоо цагийн лам ховргууд бол хизээ цагт одоо орон нутгаа гэсэн сэтгэлтэй бас үүх түүхээ мэдхийн тухайтад энэ өмнө нь ямар үүх түүхтэй байсан хэдэн он дахиж сэргээхэд хэд хэдэн лам байсан энэ дэр гэд энэ талаараа хүртэл түүхийн товчхон ном тохиолдол гаргаад байгаамаа. Яг тэр Тэсийн хүрээд ачлан хийд байсан тэр газар дээр гэрэл төшөө босгоно. Энэ чухам яагаад босгох болсон бэ гэх юм бол тэр хэлмэлд өртсөн. Энэ бол Монголын төвөнд бас сүрхий хар талбар бичиж үзсэн учраас үүнээс хойш түүнээс хойш үүнийг мартаж болохгүй, давтаж болохгүй гэсэн үүднээс сануулгын үүднээс хооч үед бидний өвгдөөс бидний энэ орон нутгийн засаг захиргаа хэдэн зуун жилээр энд байсан гэдгийг сануулж байхын тухайд бас түүх дурслалын газрын тухайд тэр хөшөөг босгох гэж байгаа юм аа. Ингээд 3 өдөр сайхан сум орон нутгийн одоо суурин газраас Улаанбаатар хот одоо Дархан Эрдэнэт өөр аймагуудаас ирсэн нутгийн угуул сугуул бүхий л иргэдтэйгээ нийлээд одоо ингээд 3 өдөр сайхан буйнаа хороогаад 30-ны өдөр нэг хөөрхөн эсрэг наадам хийгээд тэгээд өндөрлөх юм байгаамаа. За ингээд нийт сүсгтэн олондоо нутгийнхаа зун олонд хийдийнхаа 35 жилийн он Сангид дэчин чогчин хэмээх үргэлжийн цогчин хурал сургууль үүссэний 200 жилийн дашлан хийдэ дахин сэргээсний 35 жилийн баярын мэндийг хүргэж байна. Та бүдийнхээ буян даган байшаа. За ийхүү засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэг шөнгийн хөшөө буюу Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумнаа зохион байгуулагдаж буй Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмнө зингэл наадам өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж энэ цаг мөчид бол одоо дашлан хийдийн 35 жилийн өмнө зингэл наадмын хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан шанд шалгах хурдан өлгөөд гарааны зурхаар хөдлөхөд бэлэн болсон байгааг үзэгчтэй охин дэлгэн гарч байна. За засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэг шөнгийн өшөөний Сангид дэчин дашлан хэмээх үргэлжийн цогцон урал сургууль үүсний 200 жил. За Тэсийн хүрээд дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмнө зингэл наадам бол одоо өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд газар асууларсан 25 хурдан үрээнүүд өртгүүлээд гарааны зурхаар хөдлөхөд бэлэн болсон байна. За энэ үеийн зингэл наадмыг өргөн олон үзэгчтэй авахд ингэж сайхан дэлгэрэнгүй хөтлөхөд бид бүхэнтэй бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын угуул 2 дугаар угийн ангийн алдарт бай даваагийн тавж явгаа гэр бүл өрөвдүүдийнхээ хамтаар ивэн тэтгэн хамтран ажиллаж байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ дуулгаад цэцэрлэг нутгийн зан олон сүсэгтэн олонныхоо нэрийн өмнөөс баярсан талархснаа илэрхийлж эрүүлэн сарвуу сайхан бүхний дээдийг одоо өсөн өрөө замын дүүжлэн одоо энэ хоёр зингэл наадмыг улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд
тавгийн мөнхбаатар, за улсын их хурлын гишүүн Бүрүүжийн Ганзөрөг, за сумын за Маамын Бүрүү агсны үр хүүхдүүд, за аймгийн алдарт байж Монгол улсын солийн дэргүүний ажилтнанд Оржин Гончиг батын гэр бүл үр хүүхдүүд, за мөн одоо бизнесмен Ганжуурийн Ган Жимэг, Содон Бэлжээгийн алтан гэрэл нарын гэр бүлээс одоос хамтран зохион байгуулж байгаа. За ингээд хурдан шүтлэн насны гарааныхаа зурхаагаас эргэсэн байгаа үзэгчтэй охинд гарч байна. Ном сумын дамгтай сайхан хэрвээ гараад ирсэн байгаа. Өвсгөл аймгийн бүрэн докторс сумын 94-ийн нэмдэмбэрлийн хурдан хэрвээ гараад ирсэн байна. За мөн одоо сумынхан бэрс ингээд наадан 4 минут удасан баян зүрхээ нэгмарч үе хурдан алаг үрээ одоо жоохон хойшилж байгаа харагдлаа. За мөн одоо цагаан уудын сунмын гончиг жамцын хурдан хүрэн үрээ. За түүний урд тал дээр нь одоо энэ Максийн саран дэвгэртэй хосорвэ дамгтай 11 номертой мөрдсөн сайхан саарлуурэ гараад ирсэн Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол улсын алтан урганы эзэн Ловжийн давгуучрын алтартын хурдан саарлуурын удаа гарч ирсэн мөшөж үзэгчтэй охин дэлгэн гарч байна. Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул алтан урганы эзэн аймгийн алтартын Ловжийн давгуучрын хурдан саарлуурэ. За энэ дэлгэсний харагдаад өнгөрч байгаа сайхан хүрэн үрээ бол одоо Цэцэрлэг сумын уяж Төрөтийн хэмэд дэргэцэнгийн хурдан хүрэн үрээ байлаа. Битүү нэмнэтээ сайхан хэрвээ 43 номертой Цэцэрлэг сумын уяж Үлзий үерийн базарагчаагийн хурдан хэрвээ дэлгэр хоёр гэдэг үгэд одоо хүн журлуулж байгаа. Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын аймгийн алдарт уяж Савжийн бүрдөрчийн хурдан бороо энэ одоо хөнгөн дээр 10 номертой гарч ирсэн учраас үзэгч та охин дэлгэн гарч байна. Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын аймгийн алдарт уяж Даваагийн лав гэж байгаа хөө аймгийн алдарт уяж бүрдөрчийн хурдан бороо өөрийнх нь одоо унган намгатай үрээ байгаа харагдаж байна. За энэ хоёр үрээний бол одоо хөнгөн дээр сайхан гараад ирсэн байгаа бол түүний ардал дээр Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяж Үлзий үерийн базарагчаагийн хурдан хэр үрээ удаа гарч ирсэн учраас үзэгч та охин дэлгэн гарлаа. За яраас одоо улаан шар уцтай үгэдтэй сайхан хүрэн үрээ одоо шуурмаг мөлтөө ирээд нийлсэн энэ хэдэн үрээнийхээ хөнгөн дээр гарч ирсэн. За Төв аймгийн Арах ус сумын хоногт одоо өнөө жил одоо Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын бэрц ингээд наадан 8 дуртасан Төрөтийн жимэд дэргэцэнгийн хурдан хүрэн үрээ ари хэдэн үрээнийхээ хөнгөн дээр сайхан гарч ирлээ. За Цэнхэр цэжнээтэй сайхан хонгороо гараад ирсэн Өвсгөл аймгийн цагаан уулсны Бүрүүлэрчийн онцгой үрийн хурдан хонгор гэдэг үрээ энэ удаа гараад ирсэн учраас үзэгч та охин мөн одоо дэлгэн гарлаа. За ингээ Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумнаа зохион байгуулагдаж вэ. Төсвийн хүрээ дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмбөр цэнгэл наадмын хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан. За цагаан уулын бүрдөрчийн онцгой хоёрын хурдан хонгор хоёр хүрээнийхээ өнгөн дээр удаа гараад ирсэн байгаа. За түүний ардал дээр үе одоо буруу талаар нь зулцаа холбож байгаа Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяа Төрөтийн жимэд дэргэцэнгийн хурдан хүрэн үрээ удаа гараад ирсэн мөшөлж байгаа. За мөн одоо алтан урганы эзэн аймгийн алдарт уяа Ловжийн давгуучрын хурдан саарлураа. За мөн одоо түүний ардал дээр ихэр зузаа дамгтай сайхан хүрэн үрээний гараад ирсэн Өвсгөл аймгийн цагаан уус сумын уяа Содмын гончиг жимцийн хурдан хүрэн үрээ гэсэн юм одоо дөрвөн үрээ үзэгч та охинд одоо дэлгэн харуулж байна. За Өвсгөл аймгийн Цэцэрлэг сум гэдэг бол одоо төсвийн уулынхаа хөвөнд оршдог Байнгал түүхийн үзүүлсэн бүрдэн тогтсон алтартан гавны ядуудын хөлгийн сайхан нутаг байгаа. За өнөө жил одоо Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумд одоо энэ төсвийн хүрээний дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн за мөн одоо Өвсгөл аймгийн ерөнхий Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургууль үүсгэсний төв 100 жилийн ойнуудаас одоо тусвар одоо энэ сайхан алтан дэвжэн дээр одоо тохиож за өнөөдөр бол одоо ингээ 8 дугаар сарын эхний өдрүүд за 7 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүд бол одоо дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмбөр цэнгэл наадмыг за дашлан хийдийн лам хуургуус үсэгтэн олон нутгийн түмэн замын одоо сэргийн тамгын газар сумын за Маамын Бүрүү агсны гэр бүл үр хүүхдүүдээс бол одоо ингээ өргөн дэлгэр ёслол дэлгэр сайхан тэмдэглэж байгаа нэ. За энэ хоёр цэнгэл наадмыг бас одоо энэ нутгаас одоо төр түшилж байгаа улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Лавгийн мөнхбаатар улсын их хурлын гишүүн Бүрүүжийн ган зөргийн нараас одоо хамтран зохион байгуулж байгаа. За 35 номертой мөрцөн хүрэн үрээ бол одоо Цэцэрлэг сумын 1-р үгийн байж Эрхэм баярын төвшин баярын хурдан хүрэн үрээ одоо сая гараад ирсэн гэж харагдаж байна. Аймгийн алдарт бияж Батбаярын хурдан хилцэн асарныхын төлөм байгаа юм. За ном сумын дамгтай сайхан хэр үрээ бол одоо энэ Улаанбаатар хотын Зориг доотлын жавхлангийн унагтан адуу Өвсгөл аймгийн бүрэн докторс сумын 94-ийн нэмдэмбэрлэлийн хурдан хэрвээ одоо энэ гарч ирсэн байна. 94-ийн нэмдэмбэрлэл гэж одоо 2 жилийн өмнө Дэлхтэй зэнхрийн бүсийн уралдаанд 2 өмөр харигдуулж ирсэн юм одоо залуу байгаа. За ингээд одоо энэ өдрийн бэр цэнгэл наадмын хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны өнгөний 2 үрээг үзэгч та охиндээ сайхан харуулхад Өвсгөл аймгийн Дарайлан сумын уяа Сэмжидийн ангуудайгийн үе чорлоож байгаа Цэцэрлэг сумын уяа Даваадуржийн ардны азрын хурдан Буурлурэ хэрүрэ хоёр нь хоёулан одоо гарч ирсэн байна. За тугуй хүрээтэй Ганзан намгатай хурдан Буурлурэ бол одоо Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяа Даваадуржийн ардны азрын хурдан Буурлурэ одоо гараад ирсэн учраас байгаа Бүрүү давг гэдэг үг одоо хүн чорлоож байгаа юм байна. За Даваадуржийн ардны азар гэдэг үеж бол одоо өнөө жил аймгийнхан бүсийн уралдаанд хурдан улаан газаргаан түрүү мөнгөнд хурлуулсан юм одоо одтой хэмэртэй байгаа залуу. За түүний ардал дээр бол одоо Монгол улсын одоо чун тамга юм болоо чун тамгатай юм болоо. За сайхан хэр үрээ одоо гараад ирсэн Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Даваадуржийн ардны азрын хурдан хэр үрээ одоо гараад ирсэн учраас мөн одоо үзэгч та охин дэлгэн гарч байна. Хэр үрээг одоо ханс үг гэдэг үгэд унжуулж байгаа юм байна. За Буурлурыг бол одоо Бүрүү давг гэдэг үгэд одоо унжуулж байгаа юм байна. Нэг хүний хоёр үрээ одоо гараад ирсэн Өвсгөл аймгийн Дарайлан сумын
Сэмжидийн ангуудаа одоо уяа салыг наруулж байгаа ангуудын алдартай өөрийг нь одоо унган дөрмөд хурдан өрөөнүүд одоо энэ өдрийн бэлц ингээд наадам ингээд Тэсийн голын айс авд оршоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сүмнэн зохион байгуулагдаж буй Тэсийн хүрээний Даштлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмбөр зангал наадмын хурдан шүтлэнгийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн. За ингээд одоо шүтлэн бараанд орж ирэхэд Хөвсгөл аймгийн цэцэрлэг сүмийн 5 өдрийн арднаа бас хурдан буур үлрээ энэ өдрийн бэлц зангал наадмын Түмний ихэн алтан жолоо өргөөл түмэн олныг одоо сайхан цэнгүүлээ. Ам хөдөн даваа дөржийн арднаа өдрийн хурдан хээр үрэн хурдаллаа. Хөвсгөл аймгийн бүрэн сумын Ичнэрвийн нэмдэмбэрлэлийн хурдан хэрвээ. Аяргийн урт хурдаллаа. За аяргийн дөрөв Хөвсгөл аймгийн цэцэрлэг сүмийн бай Төрөтийн жимэд эргэцэнгийн хурдан хөрөнгөрөө. За энэ хөрөнгөрөө бол одоо Төв аймгийн Харгуус сүмийн хөрөнгөн одоо өнөөж сумынхан бэрцэнгэл наадан 8 хурдалсан үрээ байгаа. За аяргийн 5-ын үрээг одоо хамтдаа сайхан харъя. 4 үрээ бол одоо нэлээд зэрэгтэн орсон юм байна. За аяргийн 5-ын үрээ Хөвсгөл аймгийн цэцэрлэг сүмийн Эрхэн бэрийн төвшин бэрийн хурдан хүрэн үрээ одоо аяргийн 5-д орж ирлээ. За 6 цагаан уулын Махбалын бацгуурын хурдан хэрвээ Чөлтмийн бацгуурын хурдан алтарваа 7-д одоо орж ирэх шиг боллоо. За 8-ын үрээ алтан урганы цаангийн алдартай Лавжийн дагуулчийн хурдан саардураа 9-д гончиг жимцийн хурдан хүрэн үрээ одоо орж ирснийг үзэгч та бүхэндэлтэн харлаа. Тэрэ сайхан уралдаж байна. Тэгээд 8 9 мөртөө ирлээ. 2 үрэмээр сайхан. Нэг нь төрүүлээ, нэг нь хамаа үзүүллээ. Нутгийнхаа сайхан зоон олонд сайхан баяр имийн төргий. За баяр хүргэе сайхан бол энэ жил аймгийн бус дазраг төрүүлсэн. За 2 үрээний удам өгчлаанд хүрээ. Удам өгшөл Хөвсгөл аймгийн Тариалан сумын ангуудаа гэд манайх өнөө өрөөнөд байгаа. За баяр хүргэе. За ирлээ. За баяр хүргэе. Тийм энэ хүрэн үрээ болохоор энэ Төвшин баяр гэж манай дүүгийн үрээ байгаамаа. Энэ манай сумын аймгийн алдарт уяач Г Бат хоёр алдартын том халзан гэж азарганы төл Нүдэн даагандаа сумын наадамд хайрагдсан баг наадмуудад 4 төрүүлж 6 хайрагдаад байгаа юм. Хордон үрээ байгаамаа. Тэгээд үүд маань энэ сайхан хордон боён заяалгасан Бат хоёр ахта бас их баярлж байгаагаа илэрхийлээд гандан хийдийнхаа он баярын мэндийг дэвшүүлж бас наадамчин олондоо сайхан баярлахын өрөөлөг өргөё. Хөвсгөл аймгийн бүрэн тогтсон яриад Ичнэрвийн яам дэмбэрлэгч юм байна. Хэрвээ удам нь Зоригт баатрын Жавхлан гээд манай ахын бэлгэн төгсөр байгаа. За урд өмнө яаж өрөлдсөн вэ? За энэ багсагнаадуудаар нэг 4 уралдаж 3 төрүүлчээд нэг аруулчаад байж байгаа үрээ. За баяр хүргэе. За баярлалаа. За чиха хийдэн баярт үрээ харигдууллаа. Өөрийгөө танилцуулаад баярын За би Цэцэр сумын Жаргалан дугийн уяач Төрөтийн жимэд эргэцэн гэж залуу хийж байна. За миний хүрүүрээ Төв аймгийн ар улсдын унган үрээ байгаа. Сумдаа нэг айргийн арганаар уралдчаад 8-аар давхисан. Тэгээд манай уралдаанд шүүхт дамжаа аргач данзан бэрнэлдэ гэж дүү маань унж харигдууллаа. За та нутгийнхаа төмөнд баярын мэдлэг дэвшүүлэхгүй. За ингээд Дашлын эдийнхээ 35 жилийн ойг тэмдэглэж байгаа нутгийн ард түмэндээ бүгдэнд нь ом баярын мэд хүргье. За сайхан баярлалаа. За сайхан баярлалаа.
За энэхүү Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумнаа зохион байгуулагдаж буй Тэсийн хүрээд ашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмнө цэнгэл наадмын шүтлэн насны мөрдийн уралдаанд дөрвөн жаргагдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг айлтган сонирдуулж байшигэндээ гардуулан өгж өргөж байгаа үзэгч та бүхэнд харж байна. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын 5 дөржин арднаа хазар гэдэг залуу энэ өдрийн бэр цэнгэл наадманд буур дүрээгэн дөрүүлгээд толон зартай хээр үрээгэн аман хүзүүнд одоо хурдлууллаа. За хурдан буур дүрэний шагнадыг бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын мөрөн спорт уяжтын холбооны дэргүү аймгийн алдарт уяач за пүүжэлэн одоо гардуулан өгж өргөж байгаа үзэгч та бүхэн одоо дэлгэн харж байна. За дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмнө цэнгэл наадманд бол одоо нутгийн сүсэгтэн болонгууд одоо олноороо хурамжуулсан өргөн дэлгэр сайхан наадам одоо зохион байгуулагдаж за мөн дээрээс нь одоо хүчит өхлийн барилгаанд бас одоо улс аймгийн алдар зохион олон сайхан хүчтэнгүүд бас одоо энэ цэцэрлэгийн нутгийн нэвчэн дээр одоо үргэлжлэн ирсэн. За ингээд дөрвөн жаргагдсан хурдан хөлгүүдийг одоо өргөмжлөд медаль, мөнгөний шагнал, хурдан удмын хатуугаар инхүү одоо шигнэж өргөжүүлж байна. За цэцэрлэг сумын 5 дөржин арднаа хазрын хурдан буур дүрээ дөрөв мөрөд урдаа хээр үрэн хаман хүзүүнд хурдсан бол Хөвсгөл аймгийн бүрэн дөртөг сумын 40 ням дэмбрэлийн хурдан хээр үрээ аймгийн гурав дуртай цэцэрлэг сумын төрөтийн гимэд дэргэцэнгийн хурдан хөрөн үрээ аймгийн дөрөв дуртай цэцэрлэг сумын 1-р үгийн эрхэм бэрийн төвшин бэрийн хурдан хөрөн үрээ аймгийн дав тоос урдалж уйсан эцэн өнсөн хүүхэд наадамчин олноо байсгалаа. За дөрвөн жаргагдсан хурдан хөлгүүдийг өргөмжлөл медаль, мөнгөний шагнал за тэс судмын хурдан одоо хатуугаар инхүү юунд дэтгэн шагнаж урамшуулсныг үзэгч та бүхэнд дэлгэн харлаа. Хурд хүч тамир танкийг нэмэгдүүлж, бодисын солилцоог эрчимжүүлж, хөлсөөр гарах эрдэсийн дутагдлыг нөхөж, дархлаа дэмжиж, булчингийн сэргэлтийг дүргэсгэх 100% байгалийн гаралтай Монголдон үйлдвэрлэдэг супер мемо. Уяача та бүхний минь уйсан Эрдэнэ хурдан урт хөлөг төрийн наадмын алтан шил зурхаанд айраг дөрөнд хурдалж, төрийн наадмын дөв асрын өмнө төрөлг нутгаан зураатуулах тэрхүү түүхэн амжилтандаа хүрэх мөрөөдлөө мемогоор бүтээцгээе. Супер мемотой хамт түүхэн амжилтыг хамтдаа бүтээцгээе. Үндэсний үйлдвэрлэгч Тод хонгор урлан компани. Итгэл дааж, сэтгэл шингээж урлан. Туусан зүүн төвхтэй тусгаар улсын минь бахархал, туг сүлдэндэн залсан морьтон Монгол минь оо. Өндөр дэдэвгдээ минь өвлүүлж үлдээсэн бахархал минь, хэрийн салхинд жаваатсан хэмэрлэг Монгол эрчүүд минь, ирж ваацагийн эвнигдлийн илэрхийлэл эрийн гурван наадам минь оо. Тод хонгор урлан компани түүхт он баярагт нь өөрийн гисэн өнгө дизайны өргөн сонголтоор өвдөөсөн соёл болгон урлан. Дэлгэр зуны налгар талдаа дэнж хотоотол сайхан наадаарай. Тодоос тодыг чанартай хамт Тод хонгор урлан компани. Харилцагуудас 8057 92 92 8811 тэг 2 85. Сансар өктөргүүдүүлэх пуужинд хөлөг Формула Дакар раллигийн төмөргөлүүдийн хүчрэх хөдөлгөөрт сайн шалрын түшрэгтэй. Таны Монголын ажлын хөлгүүдийг салхимд хурдлуулахад сайн жанрын дэжил хэрэгтэй. Сэлийн кальцаар баяжуулсан амар хурд шингүр дэжил. Агрофит дэжилийн үйлдвэр. Мөртөн Ахтацай Истимо.
Тэсийн хүрээнд 6 аймаг 13 дугуйн датсан 30 дугуйтай 1000 гаруй ламтай ар хаалхад алдартай эрдэм мэдлэгийн их оюуны сав болсон томоохон хүрээ байсан гэдгийг багш дээдэс нарын аман айлдвар хийгээд архивын баримтууч тодорхой бичигдэн үлджээ. Харамсалтай нь 1930 оны цагийн дөрөөдлийг ихээр устж үгүй болсон ч 1990 оны цагаан морин жилийн ардчлан хувьсгалаар алгагдсан шашин шүтг эрхээ эдэлж ачид багш нар болон нэр бүхий 16 лам тэсийн хүрээ дашлын хийдэ дахин сэргээснээс хойш анх удаага 35 жилийнхаа тэмдэглэж байгаа болно. Хэдийн зүгээс арга хэмжээний хүрээнд их болсон 600 хамаг амьтны төсийн тулд өмнөх өдрүүдэд нутгийн зан олон хүрэлцэн ирсэн та нартайгаа нийлж хурлаа хурж буйнаа хураасан бол өнөөдөр бид хурдан хурж хөлөг мордоо оролдуулж ачид бас хүчит бөхөө барилдуулж баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн болоод байна. Хүрэлцэн ирсэн сүсгтэн олон наадамчид та бүхэн минь тоглон сууд таалан болгоод сайхан наадаарай. За баярлалаа. Монголын ард түмний эв нэгдэл түүх соёл нандин өв уламжлалыг тээсэн тэсийн хүрээнд 13 датсан 29 дугуйн 1000 гаруй ламтай томоохон хүрээ эдийн нэг байсан төдийгүй одоогийн Хүсгэл аймаг Хүсгэл Завхан аймгийн ламдар шавлан сууж их болсон 6 зүйл хамаг амьтны төсийн тулд буян ном ордог байжээ. Өдгөө Эрдэнэ дүүрэг чонгийн хошууны санагдчихсан дашлан цогцон хорол сургууль үүснээ 200 жил тэсийн хүрээ дашлан хийдэг дахин сэргээсний 35 жилийн арга хэмжээг цэцэрлэгчүүд бид 2025 оны 7 сарын 28-наас 30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. За их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд хурдаг хурал за мөн сум орон нутг маань гай барцдаггүй. Цаг үеийн аюул өвчин зовлонгүй ард иргэд маань амар амгалан буян зай тэгш дүүрэн байхын ерөөлөөр лам хургууд маань 2 өдрийн турш хурал хурж нутгийн зон олон сүлгтэн олон маань даган баясаж нутаг орон аав ээж үр хүүхэд ах トゥ даатхан залбирлаа. За та бүхний маань юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгчлэн бүтэж номын ариун цагаан буюн үн мөнхөд гээгүүлэх болтугай. Сайхан сэтгэл амуу буудаа мэд өржин дэлгэрэх болтугай. Аавын минь төрсний 100 жилийн болж байна. 100 жилийн од манай дашлан хийдэг сэргээ манд дуусны 35 жилийн од агцуулж 35 жилийн он бүхэн барилдааныг бидний эцэг маамын бүрийн нэрэмжит болгож байгаа явдлад үр хүүхдүүд ахын дүүс бидэнд баяртай байгаа. Нутгийн та нөхдөдөө энэ баярт мөчөө хуваалц суухта тааламжтай сайхан байна. Миний аав бол 1925 онд Хүсгэл аймгийн цэцэрлэг сумын одоогийн тэр үеийн Эрдэнэ дүүрэг чонгийн хошууны галуутын голын нам даваанд төрж багнасаа эцэг эхийнхээ гардаар өнгөрөөж цэргийн албыг 1945-аас 49 онд хааж миний аавын залуу нас бол дайны үеийн цэрэг байсан юм аа. Тэгээ миний аав бол одоо нутаг орондоо ирж мал мандалж олон төрлийн ажил хийж 3-6 дугаар маргаад сумын сантаар сумын зардаг сургуулийн галч ийм ажлуудыг хийж байсан 1971 онд аймгийн аварга малчин болж улсуудын аварга малчин болоод 200 гаруй мар дутаж ирсэн. Тэр үед хон нэг үрийг 56 дугаар тушааж төрүүлсэн хүн 58 дугаар төрүүлж ингээ 200 грамм дуцаж байсан улсын аварга малчин болоод тэгээ биднийг манай аав ээж өсгөж хүмүүжүүлж ухаан залгуулж оройгүй эрдэм мод хөдлөж
олон түмэнтэйгээ сайн сайхан явж байгаараа гэж бидэндээ захиж үлдээсэн юм аа. За ингээд өнөөдөр аавын нэрэмжит бүх юм барилдааны үйл ажиллагааг нээснийг мэдгдээ. Та бүхэндээ баярлалаа, амжилт хүсье. За Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумнаа зохион байгуулагдж буй Тэслийн хүрээний дашлан хийдэг дахин сэргээсний 35 жилийн өмнөр зингэл наадмын хурдан хязгаарлан насны мөрд Европын шанд шалга хурдан хөлгөөд гарааны зурхаар хөдөлсөн байгаа үзэгч та бүхэнд гарч байна. За хурдан хязгаарлан насны мөрд Европын газар асууларсан 40 хурдан хөлгөөд өртгүүлээд өнөөдрийн хөл зингэл наадмын давтан доолоор гэж хөлгийн шанд шалгаар ийхүү гарааны зурхаар хөдөлсөн байгаа үзэгч та бүхэн харж байна. За засагдхан аймгийн Эрдэнэ дүүрэг шунгын өшөөний санаг дачин дашлан хэмээх үргэлжийн цогцон хурал сургууль үүсний 200 жилийн Тэслийн хүрээ дашлан хийдэг дахин сэргээсний 35 жилийн өмнөр зингэл нааданд хол орын олон сайхан Эрдэнэ дөг суяачид Эрдэнэ дурдан урт хөлгөмөртөөгөө үргэлжсэн ирсэн өргөн дэлгэр сайхан баяр зингэл наадам ийхүү одоо зохион байгуулагдаж хурдан хязгаарлангийн хуралдаан шанд шалга хурдан хөлгөөр гарааны зурхаар одоо хөдөлсөн. За энэ хоёр зингэл наадмыг бол одоо Тэслийн хүрээ дашлан хийдийн одоо там хуургууд за мөн одоо цэцэрлэг сумын сэдвэргийн намын газар за цэцэрлэг сумын ариат сумын за маамын мөргүй агсны үр хүүхэд
Ахан дүүсээс нь одоо гардан сайхан зохион байгуулж улсын их хурлын гишүүн хуульчид одоо дэргийн сайд Хавгийн Мөнх Баатар улсын их хурлын гишүүн Бүрүүжмийн ган зөрөг за сумын зам маамын бүрүү ягсны үр хүүхэд ахан дүүс аймгийн алдарт бие төржийн онциг батын гэр бүл өрөөгтүүд за бизнесмен ганжуурын ган жимэг соддон бэлчээгийн алтан гэрлийн гэр бүлгээд одоо олон сайхан хүмүүсийн дэмжлэг туслалтайгаар энэ хоёр сангад наадам мөргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байна. За хуржидөө хурдан хязгаалan гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг одоо сайхан хэрэглээ. За хамгийн наадлаар нь загсан намгатай зэнгэр зэжнэтэй сайхан хэр үрийн удаа гараад ирсэн уншилж байгаа цэцэрлэг сумын отхон самбуугийн хурдан хүрэн үрээ өнөөдрийн бэр зэнгэл наадмын хурдан хязгаалan насны мөртийн урах тааны 4-5 багцаан дээр гараад ирсэн уншилж байгаа харагдаж байна. За өнгөн дөрийн бол одоо тэр цаатлаар сайхан бор үрээ гараад ирсэн байгаа цэцэрлэг сумын 4-р үгийн пүрүүд шин хурдан мөр гэдэг үрээ одоо гарч хушуулдаж байгаа бол за наадалт нь ногоон зэжнэтэй жижигхэн хүрэн буурлаар гараад ирсэн хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын аймгийн алдарт байж даваагийн лав гэж байгаа хөө аймгийн алдарт байж гүржүүийн хурдан одоо гүрдөржийн хурдан буурлаар гарч ирсэн хамаг хөдөлгөөн дээр байгаа юм байна. Хавжуугийн гүрдөржийн хурдан буурлаар өөрийг нь одоо унган намгатай буурлаар энэ өдрийн бэр зэнгэл наадмын хурдан хязгаалan насны мөртийн уралдааныг хушуулдаж эхэлж байгаа харагдаж байна. Хайргийн 3 дээр гараад ирсэн ногоон зэжнэтэй улаан авцтай үгээтэй сайхан хүрэн үрийн ус одоо гарч ирсэн байгааг одоо үзэгч та охин дэлтэн харж байна. За энэ бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяаж улан мэрийн дэмүүлэнгийн хурдан хүрэн үрээ гарч ирсэн байна. Сэрээ дамгатай хурдан хүрэн үрээ энэ өдрийн бэр зэнгэл наадмын хурдан хязгаалan насны мөртийн уралдааны хайргийн 3 дээр гараад ирсэн уншилж байгаа бол аймгийн алдарт бие Хавжуугийн гүрдөржийн хурдан буурлаараа өнгөн дээр за 3 дээр бол одоо сайхан бор үрээ орж ирсэн. За араас одоо буурлал үрээ орж ирсэн. Хөвсгөл аймгийн цагаан уул сумын уяаж Сүхбатын мөнгөн хүйгийн хурдан буурлаараа өнөө жил цагаан уул сумынхан бэр зэнгэл наадмын түрүү магнад хурдсан үрээ байгаа шүү. За ингээд одоо энэ өдрийн бэр зэнгэл наадмын хурдан хязгаалan насны мөртийн уралдааны үзүүр тал нь одоо бүгэрж эхэлж байна. Өнгөн дээр юм бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын аймгийн алдарт бие даваагийн лав гэж байгаа хөө гүрдөржийн хурдан буурлаараа хөтөлсөн хэвээрэн байгаа бол мөнгөн хүйгийн хурдан буурлаараа хам хөдлөн дээр гараад ирсэн байгаа. За араас одоо дугуй хүрээтэй жойндон намгатай сайхан хуулаараа цагаан уулын сандаг сүрэнгийн хурдан хуулаараа орж ирж байгаа харагдаж байна. 26 номертой амарсан Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын 4-р үгийн мөрөвдөшийн хурдан азарган бүрээ мөн удаа гараад ирсэн байгаа. Тэр цаатаар 39 номертой амарсан Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Даваадөрчин арднаа бадрын хурдан хүрэн үрээ гараад ирсэн уншилж байгаа бол саран дэвсгэртэй гал дамгатай Даваадөрчин арднаа бадрын хурдан хонгор үрээ мөн удаа гарч ирсэн байна. Түрүүнд одоо шилтэн насны мөртийн уралдаанд буур дүрээ дөрүүлгээ тэр үрээ аман хөдлөн дурдлуулсан Даваадөрчин арднаа бадрын гэдэг байж хязгаалan насны мөртийн уралдаанд 4 үрээ одоо мордуулсан 2 үрээн дав одоо хөнгөний хэдэн үрээтэй очиж нийлж байгаа харагдаж байна. За мөн одоо дугуй хүрээтэй жойндон намгатай хурдан хуулаараа бол цагаан уулын сандаг сүрэнгийн хурдан хуулаараа байгаа юм. За өнгөн дээр 11 номертой амарсан Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын аймгийн алдарт байж Хавжуугийн гүрдөржийн хурдан буурлаараа бол одоо хөдөлсөн хэвээрэн байгааг үзэгч та охин дэлтэн гарч байна. За Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумнаа зохион байгуулагдж буй Дашлан хийдийн дахин сэргээсний 35 жилийн энэхүү хоёр зэнгэл наадмыг өргөн болон үзэгч та охин Дэнгиз сайхан дэлгэрэнгүй үзүүлгээд бид бүхэнтэй бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын 2 дугаар үгийн аймгийн алдарт байж даваагийн дав гэж байгаа гэр бүл өрөвдүүдийн хамтаар ивэнтэн одоо хамтран ажиллаж байгаа гэдгийг одоо дуулгаж за нийт одоо цэцэрлэг нутгийн төмөн болон сүсэгтэн нутнуудынхаа нэрийн өмнөөс одоо хоёрсан надрагснаа илэрхийлж хэрүүлэн сарвал сайхан бүхний дэдийг өсөнгөрөө за араас бол одоо цэцэрлэг сумын уяаж энкотын хурдан азраган уулуураа орж ирлээ. Ногоон нэмнэтэй 30 номертой амарсан азраган уулуураа бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяаж энкотын хурдан уулуураа юм байгаа юм. За цаадалт нь дугуй хүрээтэй ланзан намгатай 39 номертой амарсан хүрэн үрээ гараад байсан Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Даваадөрчин арднаа бадрын хурдан хүрэн үрээ Булган аймгийн Дэшиг сумын бэр зэнгэл наадмын өнөө жил айргийн 3 турдсан үрээтэй Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сэмжидийн ангуутай уяазлыганд харуулж байгаа хурдан хүрэн үрээ бол одоо гараад ирсэн уншиж байгаа. За мөн одоо ангуутай алтартын уяазлыганд харуулж байгаа мөртөн атуу үржүүлгийн Ажигийн Нэрэн Баатар эмчи өнөкөн атуу бол Даваадөрчин арднаа бадрын хурдан хонгор үрээ бол одоо аман хөдлөндөр гарч ирсэн байна. Өнгөн дээр Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын аймгийн алдарт байж Хавжуугийн гүрдөржийн хурдан буур дүрээ бол одоо гарсан цагаас эхэлж хурдан хязгаалan насны мөртийн уралдааныг хөдөлсөн хэвээрээ. За өөрийг нь одоо унган намгатай хурдан буурлаараа унган нутгийнхаа дэвжэн дээр цэцэрлэг сумын Дашлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн номер зэнгэл наадмын хязгаалангийн уралдааныг өнгөлөөд байгаа. За аман хөзүүн дээр Даваадөрчин арднаа бадрын хурдан хонгор өнөө хавар одоо Хөвсгөл аймгийн тосон зөнгөн сумын зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд төрүүлсэн Хөвсгөл аймгийн бэр зэнгэл наадам мөн одоо түрүү магнад хурдалсан Булган аймгийн Хутаг өндөр сумын бэр зэнгэл наадам мөн одоо дөрүүлээд Булган аймгийн Баян Артын 100 жилийн бэр зэнгэл наадам хайргдсан да хурдан хонгор өнөө жил одоо ер нь хайрг дөрүүнээс хасагдаагүй байгаа хурдан хонгор Хавжуугийн гүрдөржийн хурдан буурлаараа буруу талаар нь очиод одоо холбож байгаа харагдаж байна. За мөн одоо Даваадөрчин арднаа бадрын өнөө жилийн Булган аймгийн Дэшиг сумын бэр зэнгэл наадам хайргдсан хурдан хүрэн үрээнээс одоо гүрдөржийн одоо хурдан буурлаараа зөв талаар нь дуудаад өнгөн дээр ангарч ирлээ. За үзүүрийн 3 үрээ бол одоо ингээд дэлгэсний харагдаж байгаа үзэгч та охин дэлтэн харж байна. За гарсан цагаас өнгөж оролцсон аймгийн алдарт бие Хавжуугийн гүрдөржийн хурдан буурлаараа
хоёр талаар нь бол одоо Цэцэрлэг сумын аймгийн алдарт яаж таваадурчин ардны газрын хурдан хүрэн мөрийн хонгор хоёр одоо холбоод одоо өршөлсөн. За араас одоо Франц эжнэтэй сайхан засмалтай хуулаараа орж ирлээ. Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Батбаярын отон мэмби хурдан хуулаараа за нэгэн нуулаад ирнэ хушуу үлгэж явах чинь вэ. Хүүхдийн дөрөвөр гарч ирээд одоо хөдөлж байгаа үзэгч та охин дэлтэн харж байгаа Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Батбаярын отон мэмби хурдан хуулаараа за хайргийн дөрөв дээр бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын аймгийн алдарт яаж хавгжуугийн гүр дөржийн хурдан буурдараа гарсан цагаас өнөөдрийн бэр цэнгэл наадмын хурдан хязгаарлан насны мэрдийн уралдааныг өнгөлж одоо сайхан уралдлаа. За буур дүрээ бол одоо ерөн тун догшин дуухан өлтөө ийм одоо үрээ байгаа харагдаж байна. Сарын үрээнүүдийг одоо сайхан харуулхад ногоо нэмнээтэй Цэцэрлэг сумын Инкотын хурдан үлрээ орж ирсэн байгаа харагдаж байна. Энэ дэлгэцний орж ирж байгаа сайхан буур дүрээ бол одоо Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Сүкотын мөнгөн хүйгийн хурдан буур дүрээ өнөө жил одоо цагаан уул сумынхан бэр цэнгэл наадмын түрүү магнад хурдсан хурдан буур дүрээ 15 номерт амарсан байна. За араас одоо Завхан аймгийн Дүдвдээ сумын Хандаа сүрэнгийн хурдан харагддаг үрээ 42 номертой босоод амгтай хурдан харуулаа орж ирлээ. За түүний хардтал дээр нь бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Отгон самбуугийн хурдан хүрэн мөрөөс одоо гараад ирсэн уншиж байна. За зөвдлийнхэн одоо гэр гуйн загсан намгатай хурдан хүрэн мөрөө гараад ирсэн байгаа. За энэ бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын яаж Отгон самбуугийн хурдан хүрэн мөрөө одоо гарч ирсэн уншилжээ. За өнөөдөр одоо энэ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын зохион байгуулагчид ашлан хийдийг дахин сэргээснээ 35 жилийн өмбөр цэнгэл наадманд бол одоо хол орын олон сайхан зочид төлөөлөгчид бас одоо хүрээлсэн ирсэн. Үнэхээр нэг өргөн дэлгэр сайхан баяр цэнгэл наадмыг ашлан хийдийн одоо лам хуургууд хамт олон за Цэцэрлэг сумын засаг даргын хамгийн газрын хамт олон бол одоо амжилттай сайхан зохион байгуулж байна. Хүчит өхөн барилдааны сумын за маамын бүрүү агсны 100 насны үед одоо зориулсан зохион байгуулж байгаа үедийг мөн одоо үзэгч та бүхэндээ дөрүүлдүүлсэн. За Монгол улсын хөдөлмөрийн баатар даяар тасагд далай дайн дархан авраг Батман имбүүгийн Батэрдэн бас одоо энэ хоёр цэнгэл наадманд өөрийн биеэр бас одоо хүрэлцэн утсан байна. За мөн одоо урлаг соёлын олон грамын алдартан авьяатууд бас одоо хүрэлцэн ирсэн. Өргөн дэлгэр сайхан барь цэнгэл наадам Тэсийн улсын айсав Цэцэрлэг нутагт одоо зохион байгуулагдаж за арын хэдэн үрээний одоо энэ наад алтан битүү нэмнээтэй сайхан бор үрээ орж ирсэн байгаа. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Таваадурчин ардны газрын хурдан бор үрээ одоо орж ирсэн байна. Хүрэн үрээ хонгор үрээ хоёр одоо үзүүр дүүхэн байгаа. Бор үрээний нүтрийн барь цэнгэл наадамд 10-ийн мэгцаагаар одоо орж ирсэн байна. Цаад алтан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын очрын намжилт орчийн хурдан Савтар үрээ 22 номертой амарсан байгаа харагдаж байна. Араас одоо зэжнэтэй улаан хавцтай өгөлтэй хонгор үрээ орж ирсэн. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тавдуржийн мямдуржийн хурдан хонгор үрээ орж ирсэн байна. Хамгийн ард талд нь Хөвсгөл аймгийн бүрэн дөгтөг сумын Бямдуржийн хурдан алтар үрээ битүү сэнкэр нэмнээтэй гараад ирсэн уншиж байгаа байна. За Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын мөрөн уралдааны зам бол одоо нэгэн тийм өгсүүр дүүхэн тавилантай мордийн хамрыг бол одоо арга байхгүй шалгадаг ийм одоо сайхан тавилантай нутаг байгаа. За ингээд даваа давжос одоо уралддаг 23 номертой амарсан Хөвсгөл аймгийн бүрэн дөгтөг сумын Бямдуржийн хурдан алтар арав гарнаадаар за энэ дэлгэцний харагдаж байгаа дорны унгын дутмандаа төвдөн дайчдын боцоргийн урган намаг харагдах шиг болох юм. Савтар үрээний одоо зөвдлийн гуны онгоргоо дээр энэ бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын очрын нэмжилт орчийн хурдан Савтар үрээн байгаа юм. За техник номертой амарсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тавдуржийн мямдуржийн хурдан хонгороо түүний урд талд нь Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сэмжидийн ангуудын уяаслыг харуулж байгаа Тавдуржийн ардны газрын хурдан бороо өнөө жил Хөвсгөл аймгийн Алдаг эрдэнэ сумын бэр цэнгэл наадманд хайргийн дөрөв дуртасан юм одоо хурдан үрээ байгаа. За Тавдуржийн ардны газар гэдэг байж өнөөдрийн бэр цэнгэл наадманд 4 үрээ ямардуулсан одоо 3 ямардсан үзүүр сайхан зарлуулж байна. За улаан хүрэн зэжнэтэй сайхан азарган хөрөн үрээ одоо нэг гарч ирсэн байна. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын байж Сангис сүрэнгийн хурдан хөрөн үрээ баг шиг байна. 40 номерт ямарсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Сангис сүрэнгийн хурдан хөрөн үрээ. За наад алтан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тавдуржийн ардны газрын хурдан бороо гарч ирсэн байгаа. За мөн одоо Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Сүкотын мөнгөн хүйгийн хурдан буурдураа тэр цаад алтан ногоон зэжнэтэй 100 дамгатай хурдан буурдурыг одоо гарч ирсэн уншлаад байгаа. За бас л одоо дархин зайхан уралдаад байна. За загсан дамгатай хурдан хөрөн үрээ бол одоо Цэцэрлэг сумын Сангис сүрэнгийн хурдан хөрөн үрээ мөн байна. Цаад алтан 43 номертой загсан дамгатай Цэцэрлэг сумын Отгон самбуугийн хурдан хөрөн үрээ бас одоо үзүүр дүүхэн сайхан уралдаж байгаа жаахан ойшилсан. За энэ хэдэн үрээний өнгөн дээр цагаан уулын Сандаг сүрэнгийн хурдан хуулраа гараад ирсэн уншиж байгаа бол гарсан цагаас эхэлж өнгө авч уралдсан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын аймгийн алдарт бие Лавжуугийн гүр дөржийн хурдан буурдураа одоо энэ гарч ирсэн байна. За Лавжуугийн гүр дөрж Лавжуугийн пунцэг дэлэг гэдэг одоо ахтуу нарын уяачид бас одоо энэ Цэцэрлэгнүүдийнхээ нарыг бас одоо өндөр цайхан өргөж хурдан хурд хулиг мөрдөн одоо сайн үеж хурдлуулж байгаа ийм одоо уяачид байгаа. Аав нь бас одоо аймгийн алдарт бие Таваагийн Лавжуугаа. За энэ дэлгэцний харагдаж байгаа сайхан харуураа бол одоо Завхан аймгийн Төдөвтэй сумаас ирсэн хурдан харуураа байна. Хан сүрэнгийн хурдан хар гэдэг үрээ баг шиг байна. Завхан аймгийн Төдөвтэй сумын Хандаа сүрэнгийн хурдан хар гэж одоо бүртгүүлсэн байх шиг байна. За засмалтай сайхан харуураа бол одоо энэ өдрийн бэр цэнгэл наадмын хурдан хязгаарлан насны мөрдийн уралдааны үзүүрийн хэдэн үрээний ард дээр одоо гараад ирсэн байгаа. За эндээс бол одоо 5 өдөн одоо өгсөж байгаа мөрдийн хамрыг бол одоо харахгүй ихээхэн шалгадаг ийм одоо тавилантай нутаг да. За Тэсийн хүрээ хийдэн бол одоо 6 аймаг 13 датсан 30 дугуйн 1000 гаруй ламтай одоо
арга харахын алдартай томоохон хүрээ хийд одоо байсан гэж одоо түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За энэ одоо хүрээ хийд одоо үүсгэн байгуулагдаад тулгын жолоогаан занж өндөр ихүүдэн одоо нээсний 200 жилийн ойвол одоо он тооллынхон дагуу тохиож байгаа. За 1930-аад оны дунд үеэс одоо цаг үеийн байдлын нөхцөл байдлын улмаас бол энэ хүрээний одоо үйл ажиллагаа бас одоо төр зогсож 1990 онд бол одоо дахин сэргээгдснээс хойш 35 жил одоо улиран одож. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан улуурын бол одоо Өнсгөл аймгийн цэцэрлэг сумын Инкотын хурдан улуурай байна. За нэг сайхан хэр хүрээнд одоо нэг орж ирсэн байна да. Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Батбаярын Бүрботын хурдан алдар руу орж ирсэн байна. Бэнтийн аймгийн Баян нутаг сумын нийслэлийн алдарт Дөрдөрмийн Сүлбэнбаатарын унаган алдар болох Батбаярын Бүрботын хурдан алдар сая одоо орж ирсэн байна. За энэ нөгөө өнөө жил Хөвсгөл аймгийн барь цэнгэл наатан дөрүүлээд Тосонгийн бүсэд дөрүүлээд Хотог өндөрт мөн одоо дөрөвмөгнө дурталсан Даваад урчин Арднаа бацрын хурдан онгураа сая харагдаад өнгөрлөө. За Арднаа бацрын хурдан хүрэн үрийн бол одоо өнгөн дээр байгаа юм байна. Тэрэлэн сумын вэ Сэмжидийн ангуутай уяслагыг харуулж байгаа хурдан хүрэн үрээ Булган аймгийн Тэшиг сумын барь цэнгэл наатан өнөө жил хайрагдсан үрээ байгаа. За мөн одоо Хөвсгөл аймгийн цагаан улс сумын Батбаярын нутгийн мэмби хурдан хуулуурай түүний ард дээр одоо гараад ирсэн уушааж байна. За Хөвсгөл аймгийн цагаан улс сумын аймгийн алдарт яаж Дэжээгийн Батбаяр гэдэг үлүүдээ түмэн олон сүлнийг Сосоо гэдэг нэрээр нандахгүй сайн мэдэндээ Батбаярын утган мэмби хурдан хулуурын бол одоо ингээд аман хүзүүн дээр гараад ирсэн. Даваад урчин Арднаа бацар гэдэг байж түрүүн одоо шүтэн насны мөрдийн уралдаанд уур дүрээ төрүүлгэж хээр үрээ аман хүзүүн хурдлуулсан. Өнөөдөр хүрэн үрээ хөнгөн дээр байгаа хонгор үрээ одоо хээргийн ураг дээр гараад ирсэн байна да. За нутгийнхаа дэвжэн дээр дашлан хийдийг дахин зэрэгэсний 35 жилийн өмбөр цэнгэл наатан энэ сайхан одоо их хоёр цэнгэл наатан ноттой сайхан наатаж байна. Даваад урчин Арднаа бацар гэдэг байж за 3 дээр яваад хурдан хонгор бол одоо Хинтээ аймгийн Жаргалтан сумын явгол Алтан урганы эзэн Айтигийн Наранбаатар эмчийн одоо мордон адуу үржүүлгийн хоногн адуу өнөө жил Тосонгийн бүсийн уралдаан түрүүмгнээ хурдалсан Хөвсгөл аймгийн барь цэнгэл наатан дөрүүлсэн. За Булганы Хотог өндөр дөрүүлээ Баян ертийн 100 жилийн обед одоо бас айргийн 5 хурдалсан гэж одоо дуулдаж байсан да. Хурдан хонгор одоо 3 дээр үржлээд байгаа. За арын үрээнүүдийг одоо үзэгчтэй охиндээ сайхан харуулсан. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумнаа зохион байгуулагдж байгаа. За энэ нөгөө хүрэн үрээ Отгон самбуугийн хурдан хүрэн үрээ одоо цаашаа цамаас гараа авчих шиг болох юм. За гүр дөрчийн хурдан буур дүрээ бол одоо энэ хамгийн ард алтан гараад ирсэн байгаа. Даваа хөөдөж одоо өгсөн байна да. За буур дүрээ бол одоо тийм тун жижигхэн хэрнээ одоо ер нь тун дөргөн дүүхэн мөлтөө ийм одоо үрээ байгаа харагдаж байна. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын аймгийн алдарт бие хавжуугийн гүр дөрчийн хурдан буур дүрээ. За дашлан хийдийн 35 жилийн өмөр цэнгэл наадмын хязгаарлан насны мөрдийн уралдааны гарааны зурхаагаас одоо нэлээд сайхан өдөж уралдаа та. За нөгөө Инкотын хурдан азрахын хуулуурай таван хөөдөө өгсгöd одоо үлдэж байгаа харагдаж байна. Сүкотын мөнгөн хуйгийн буурлуурай цагаан уулын наатан дөрүүлсэн. За энэ дунд алт нь бол одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын хавдурчин мэмдөрчийн хурдан онгорурай. За өнгөн дээр нь бол одоо Хөвсгөл аймгийн цагаан улс сумын Самдаг сүрэнгийн хурдан хуулуурын хоёр удаа гараад ирсэн уушааж байна. Самдаг сүрэнгийн хурдан хуулуурай өнгөн дээр. За мөн одоо цэцэрлэг сумын хавдурчин мэмдөрчийн хурдан онгорурай одоо дунд алт нь гараад ирсэн байгаа. За эндээс бол одоо барайнд ороход нэг 2 км гарантай 3 км орчим яваад бол одоо барайнд орно. За ингээ Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын дашлан хийдийн одоо хам хувргууд зам одоо цэцэрлэг сумын цэцэрлэгийн намын газар цэцэрлэг сумын ариа сумын за маамын бүрүү ягсны өр хүүхэд хахан дүүсээс нь одоо гардан сайхан зохион байгуулж байгаа дашлан хийдийн дахин сэргээсний 35 жилийн өмбөр цэнгэл наадмын хурдан хязгаарлан насны мөрдийн уралдаан. За энэ дэдгсний харагдаж байгаа цэцэрлэг сумын үеж сан сүрэнгийн хурдан азрахын хүрэн одоо гарч ирсэн байна. Өсвий цагаан хурдан хүрэн үрээ өнөөдрийн барь цэнгэл наадам нэлээд хойхон талаас одоо гарч ирлээ шүү. 48 тамирсан хурдан хүрэн үрээ бол одоо ингээ гараад ирсэн байгаа. За энэ одоо давааны нэрийг одоо юу гэдгсэн бэлээ? Давааныхын нэрийг одоо мартчихад авах юм. За ширээтэй зүүсээ тамгатай хурдан буруу Арднаа бацрын одоо хурдан буруу орж ирлээ. Даваад урчин Арднаа бацрын хурдан буруу. За үзүүрийн 5 үрээний ард тал дээр гарч ирлээ шүү. 3 үрээ өнөөдөр одоо хайрыг дугтаахыг жирнэ байг газаргүй байна да. Түрүүнд бол одоо шүтлэнгийн уралдаанд 2 үрээ одоо түрүү аман үзүүгээр хурдлуулсан. За ингээд одоо манай зурглаачийн машин одоо нөгөө талд нь даваагаан давж ирээ нөгөө талд нь гарсан байгаа болтой байна. За 3 дээр бол одоо Хөвсгөл аймгийн цагаан улс сумын Батбаярын утган мэмбийн хурдан хуулуурай. За ингээд Даваад урчин Арднаа бацар гэдэг байж энэ өдрийн барь цэнгэл нааданд за 2 үрээ одоо шүтлэн насанд угтраасан бол хязгаарлангийн уралдаанд мөн одоо 2 үрээ угсраалаа. Хүрэн үрээ дөрүүлээд хонгор үрээ аман хүзүүнд одоо хурдалж одтой сайхан наадлаа. За хайргийн 3-ын үрээг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. За 3 бол одоо Хөвсгөл аймгийн цагаан улс сумын Батбаярын утган мэмбийн хурдан хуулуурай хайргийн 3 турталлаа. За хайргийн дөрөв Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Батбаярын Бүрботын хурдан алтруу хурдаллаа. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Шинэ Идрийн 100 удаа Завхан аймгийн Их уул сумын 100 жилийн өмбөр цэнгэл наадмуудад хайр идэж байсан үрээтэй. За Арднаа бацрын буруу хайргийн 5 турталлаа шүү. Цэцэрлэгийн сан зүрэнгийн хүрэн үрээ 6, цагаан уулын сандаг зүрэнгийн хурдан үрээ 7. За Сүкотын мөнгөн хуйгийн буурдраа 8, цэцэрлэгийн Бямдурчийн хурдан хонгороо 9 турталлаа. Завхны төдөвтэй хан зүрэнгийн хурдан харуулаа 10 11-ийн баг цагаар мөн одоо орж иж байгаа үзэгч та охин дэлтэн гарлаа.
Гандан төслийн хэдийн дөвд 35 жилийн Хонбаяр наадам даваад оржийн Арднаа Озор гэдэг залуу 3 үрээ орууллаа. Хязгаал насны уралдаан. За та өөрийнхөө сэтгэлдээ суулцахгүй. За сайхан байна нутагтай. Мордтойгоор ирсэн. 3 өрөө мань 4 мордодод 3 өрөө мань орлоо. Нутгийн заавал сайхан баярын минь төргий. За үрээнүүдийн удам өгч. Үрээнүүдийн хөсгөлэг минь хариалан сумын. Ангуудаахан унгаад тунад баг. За баяр хүргэе та. Хэмжээнд дээр шүдлийн хязгааланд төрүүлээ. За. За баярлалаа. За та бүхэн төсөл бас. Энэ хөр үрээний өмнөх амжилтууд нь яаж үргэлжлээ? Өмнөх хөр тишгэд орсон. Болгоны тишгэд. За. Тишгэд дуурайгаад. Ямар наадам? Тишгийн улсын наадамд. Улсын баярт нь. Бор үрээ болохоор бүрэн тогтоход алга эрдэнд бор үрээ нь 4-өөр орсон. За. Тэр хонгор үрээ нь болохоор бит өөр байгаа. За баяр. За өөрийгөө танилцуулаад та. За би Өсгөл аймгийн Тариалан сумын залуу яш Сэмжтэй ангуудаа гэж хүн байна. За хонгор үрээнийхээ амжилт удам амжилтуудыг та дурдаас. Хонгор үрээ өнгөрсөн авар тосонгийн бүс төрүүлээд аймгийн баяр наадам төрүүлээд хутаг сум төрүүлээд Баяхтын 100 жилд айргийн 5-аар ороод 99 цагаас хойш ер нь олоо орж байгаа доо энэ үрээ. За хаана хөвчлөлтөө өрөө? Энэ Малын эмч Наранбаатар гэдэг хүний мортон үржүүлгийн гаралтай үрээ. За баяр хүргэе та. Өнөөдрийн наадамдаас олон сайхан хурд төлмөртэйгээр амжилттай сайхан уралж байгаа шүү. Нутгийн өмнөд нь баярын мэдлэг өгч. За ингээд энэ сайхан тахилгатай одоо энэ хийдийнхэн баярыг хийж байгаа цэцэрлэг сумынхаа нийт ард иргэдийг сайхан надараа гэж хэлье да. За баярлалаа. За баярлалаа. Та нар ч гэсэн ажлын амжилт хүсье. За би Өсгөл аймгийн Жарлан сумын Сумаалдартай байж Батбаярын бүр батгдаг. За алтар үрээ урд өмнөх амжилтуудаас та дурдаа шаанах үрээ удам өгч. За энэ алтар үрээ энти Дорж Дэрми Цолонбаатар гэдэг нийслэлийн алдарт төвний унгаад байгаа. Урд өмнө яаж уралцсан юм? Алтар үрээ энэ 200 жил дарсан. Шинэ эдрийн 100 жилд 3-аар ороод. Энэ завхны их уулын 100 жилд 5-аар ороод дааганда. Тэгээд энэ хавар болохоор энэ Увс аймгийн Өндөранга баруун бүст 3 орсон. За баяр. За баярлалаа. Өсгөл аймгийн цэцэрлэг сумын ташлан хэдийн шийдлэн байгуулагдсны 35 жилийн цэцэрлэг сумын уугуул сумын замаамагийн бүрийн 100 насны ог тохиолдолон зохион байгуулж байгаа хүчит үхийн барилдааны тэргүүн байрын төлөө шалгарч үлдсэн Өсгөл аймгийн бүрэн төгсөх сумын уугуул өсгөлэн хүчтэн бүхэн дэвжээний аймгийн Батэрдний хаширдын Өсгөл аймгийн цагаан уул сумын уугуул аймгийн зам гармагийн Батэрдэн нар барилдааны талбарын төв хэсэг хоёр хөрж эхэллээ. Эцэг хамгаалагч нар эрхэвчтэй манай 13 14 15 16 гэхэд 12 оюутан ч гэсэн за энэ хүү баярнаадын хүчит үхийн барилдаанд Өсгөл аймгийн цагаан уул сумын уугуул онцгой байдлын ерөнхий газрын аврагч бие тамирын спортын хороо Монголын төмөр замын зүтгүүрийн депогийн бүх аймгийн зан гармагийн Батэрдэн дөрүүлж Өсгөл аймгийн бүрэн төгсөх сумын уугуул Өсгөлийн хүчтэн бүхэн дэвжээний бүх аймгийн арслан Батэрдний хаширдэн үзүүрлээ. За энэхүү Өсгөл аймгийн цэцэрлэг сумын төсвийн хүрээ ташлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн өмбөр цэнгэл наадмын хүчит үхийн барилдаанд цагаан уул сумын Ариад аймгийн зан Гармаагийн Батэрдэн түрүү өгөхөөр шалгарч Өсгөл аймгийн бүрэн төгсөх сумын Ариад аймгийн арслан Батэрдний хаширдэн үзүүрлээ. За ташлан хийдийн одоо 35 жилийн өмбөр цэнгэл наадмын хүчит үхийн барилдааныг бол одоо сумын зам Маамын бүрүү ягсны 100 насны ойл одоо зориулсан за гэр бүл өрөөгд ахын дүүсээс нь одоо юунд итгэн зохион байгуул бүрүү үхийг 10 сая төгрөгөөр
За мөн одоо хурдан удмын дагаар үзүүрүүлсэн бүхийг 5 сая төгрөг хурдан удмын хатуугаар одоо шагнаж урамжуулсан бол за шүүгүрсэн бүхчүүдийг тусвар 3 сая төгрөгөөр ивэн дэлхийн шагнаж урамжуулж байгаа үзэгч та бүхэн дэлгэн гарч байна. За энэ хүү одоо хоёр зангал наадмын хүчит үхэн барилдааныг бол одоо сумын зам маамын бүрвээ агсны 100 насны үед одоо зориулсан зохион байгуулж үр хүүхэд ахан дүүсээс нь одоо ивэн дэлхийн шагнаж урамжуулж за Монгол улсын Хөдмөрийн Баатар даяар тусгадаг далай дайн дархан ураг Бадмаа Нимбүүгийн бат эрдэн төрүүл үзүүрүүлсэн болон шүгүрсэн бүхчүүдэд баяр хүргэж байгааг үзэгч та бүхэн дэлгэн гарч байна. Морьтон анх тацай. Стим. За энэ хөө эрхэм үзэгч та бүхэндээ Дүмний студийн уран бүтээл чамд толон Засагтхан аймгийн Эрдэнэ нүүрэг чонгийн өшөөний Тэсийн хүрээд ачлан хийдийг дахин сэргээсний 35 жилийн омбор зангал наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн төлөвлөлөө. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Цэцэрлэг нутгийн хиймэрлэг төмөндөө эрүүлэн саруу сайхан бүхний дээдийг хүсэн өрөөж энэхүү нэвтрүүлгээ жаргаая. Хуучнаар Цэцэнхэн аймгийн Госпейсийн хушуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын удам туяач, нэрт хүлэгч Махболын Дамдын сүрэн буюу Шилб хэмээвэл 103 аймгийнхан төдийгүй Монгол даяар морь сонирхогч олон болон уяачид андахгүй мэдэх аймгийн алдар туяач Дамдын сүрэнгийн гэргий лам хэмээх энэхүү буурайн эр нөхөртөн нутгийн өвгнөөс хурдан хонгор үрэг жихэндх алтан гархаараа 8-хийн авчирч сумын наадам төрүүлсэн нэгэн түүхийг өгүүлье. Залуу насаа гэж сайхан ч юм аа да. Муу өвгөн маань айлгэр болсноос хойш олон ч наадмаас айраг төрөө хүртэж би гэдэг хүн түүнд нь дасаж өвгөнтэйгөө хамт төрүүлж хамт гоцорч уяач хүний гэргийн баяр бахтал баса хүнд хэцүүг нь хамтдаа туулж иржтэй. Тэр жил манай хурдан улаан азарганаас эхлээд бусад морь тамир тэнхээ муутай хөл гарн нэгэл болж өгөхгүй өвгөн маань сэтгэл санаа нь тиймхэн байж билээ. Наадам хоногоор дөхөн муу өвгөн маань тэр хэрээр гээлцэж дотроо ихэл шаналж байсан сан. Үгүй ята аргачлгүй юм аа да. Шилбийн морь төрүүлж гин шилбийн морь айрагдж байна гэсэн өмнө жилүүдийн наадмын дуулаан шуугаан дарагдаагүй. Уяачийн эрдэм чадал нь эд дундаа. Дээрээс нь энэ жил яах нь вэ гэсэн олон түмний хүлээлт итгэл найдвар байсан болохоор муу өвгнийг дотроо өрөвдөж хайрлаж сэтгэл санааг нь засах гэж хэрэндээ их л мэрийж байж билээ.
Хүүгэн минь нойрч үрхгүй байна уу? Зүгээрээ хонгсгэд эзгүй ширгэн үстэй. Наадмаас өмнө мордыг чи хул гайгүй болчих байлгүй дээ хөө. Харин хөө. Хэдэн морд нэг л болж өгөхгүй. Энэ жилд олигтой наадаж чадахгүй болтой. Яй даавч. Тэр Монголын радио. Үл олдохгүй наадмын дээлийг оёо дуусгачлаа хөө. Өнөөдөр хөргөж өчөд ирдэг юм лөө. За. За сайн байна уу та? Сайн байна уу? За сайхан зусч байна. Сайхан зусч байна. Энэ таны наадмын дээл бэлэн болсон. Аа. Та чи энэ уян дээр байгаа хонгор үрийг арилчих уу? За. Шилүүн өгсөн ч одоо 8 идэг болоо. Тэгээд юу өгч авах юм бэ? За хөөч юу адуутай ирвэ? Үл алдахгүй тэрэгэн дээр байсан хонгор үрийг эмгээ өгөөд авчихлаа хөө. Чи өвгдээчс өвлөө эмгээ. Энэ наадам шилүү ямар морь ууж ирж вэ гэж хүн харахаас биш. Шилвийн гөгшин жихэндээ ямар эмэг зүүж ирж вэ гэж хүн харахгүй үгүй минь. Наатаа чи дугаа уйхаад бод. Манай энийг. Энэ ч уг нь их хурдан хөлөг байна шүү. Энэ жилийн наадам торгон жолоо өргүүлэх нь гарцаагүй боллоо. Харин би
уйхаал мэдэж. Чинийхээ авчирсан хөлгийг эмжилвэ. Заавал төрүүлгэнэ. Алхын наадамд уяаж ирсэн Эрдэм ухаан хөдөлмөр зүтгэл унаач хүүхдийн авхаалдсан ба хурдан хүлгийн хэмэр буйнаас гадна эмэгтэй хүний эх хүний хатан ухаан уран арга давхар байдгийн учир өчгийг шингээсэн олон сайхан түүхийн нэгэн жишээ энэ. Шилб хэмээх Дандан сүрэнгийн гэргийн сайн бүхийн охин 11 хүүхдийн эх. Лам хэмээх эмэгтэй эр нөхөртөө эмгэрэн арилжаа хийж авчирсан хонгор үрэ тэр зунаа сумынхаа наадам төрүүлж дүүнээс хойш сум орон нутагтаа олон айраг дөрөв хүртэн үр төлүүд эдүгэ хойч үед дамжин ирж хурдалсаар байна. Ламгай өдгөө 86 насыг зооглон их уяачийн голомтыг бадраан өөр хүүхдээ танихгүй өнөр өтгөн болж үрээ дааганд улс бүсийн наадамд айрагдж төрүүлэн явааг харж баясаж явна. Хүлгийн хиймэр бадрах болтугай.